Дараагийн бичлэгтээ тавтан морил за би нэг төлөвлөөгүй бичлэг хийж гэн. За тэгээд энэ нь юуны тухай вэ гэхээр бүтэн сарны энергийн тухай байгаа. За тэгээд бүтэн сарны энерги маань ерөнхийдөө бол 4 сарын 13-наас гээд ингээд 2-3 өдөр бол энергийн нөлөө бол байгаа. Тийм учраас энэ өдрүүдийг тохиолдуулаад бид нар өдрийг одоо хэрхэн өнгөрүүлэх хэрэгтэй вэ? За яагаад ер нь ингээд бүтэн сарны энергийн үеэр те аз илүү нэмэгдэж хүн одоо хүсэж байгаа зүйлээ илүү татах боломжтой вэ? Тэгэхээр одоо 5 зүйл байдгийн байна. За тэр тухай бас танилцуулъя гэж бодож байна. Тэгээд дээрэс нь эдгээр өдрүүдийг ер нь хэрхэн яаж өнгөрүүлвэл дээр вэ гэдэг тухай. За мөн одоо ямар зүйлийг аль болох хийхгүй байх нь дээр вэ гэдэг зүйлүүдийг ерөнхийдөө бас та бүхэндээ хүргэе гэж бодоод төлөвлөөгүй энэ хүү бичлэгээ хийж байна. Энэ нөгөө 4 сарын 13-ны яг энэ Pink Moon гэдэг энэ бүтэн сар маань нэлээд олон жилд ингэж нэг тохиолддог бас юм сар байгаа байхгүй. Тэгээд тэр утгаараа маш одоо хүчтэй энергийг дэлхийн ертөнцөөс ингэж гаргаж цацруулж байдаг гэсэн үг болж байгаа. Өөрөөр хэлбэл хэд дахин үржигдэж ирэх боломжийг бий болгодог ийм их хүчтэй энерги. Тэгээд энэ өдөр өөрөөсөө гаргасан зүйлээ хэд дахин эргүүлж авах боломжтойгийн дээрээс одоо тийм их ирч хүч энергиэр дүүрэн өдөр юм аа гэдгийг дахин хэлмээр байна. Тэгэхээр энэ өдөр хийх үйлдэл тийм ээ хэлэх үгэндээ хүн ер нь маш сайн анхаарч чадвал аз тэгэл гайхалтай зүйл дүүрэн байна гэсэн байгаа аахгүй. Шинээр ингээд хуримтлал эхлүүлдэг ч юм уу. За тэгээд ямар нэгэн байдлаар нүүдэл суудал хийх шийдвэр гаргадаг ч юм уу. Ажлаа солих шийдвэр гаргадаг ч юм уу. Тэ хурим хийх бол одоо хурим хийх тэр шийдвэрээ гаргадаг ч юм уу гэд ингээд шинэ амьдралын эхлэлийг ингээд шийдэж чадах юм бол тэр бол аз амжилт дүүрэн тийм амьдралыг дуудана гэсэн тийм гой таата мессежүүд зөндөө байгаа аахгүй. Эхний ээлжинд болохоор яагаад ер нь энэ бүтэн сарны үеэр хүний ингээд аз нэмэгддэг вэ? Яагаад ингээд илүү энерги ирч хүч дүүрэн болж одоо юу гэдгийг хүсэж байгаа юмаа татах илүү боломж нээгддэг вэ гэхээр 5 зүйл байгаа аахгүй. За тэрний нэгдүгээрт нь энерги ингээд цуглардаг гинэ яг ийм үед. За энэ ямар учиртай гэхээр хүн төрлөختөнч тэр дэлхийн ертөнцид тэр бүгд ерөөсөө энергиэр бүтээгдсэн байдгаа гэж бид нар мэдээд байгаа шүү дээ. Тэгээд шинжлэх ухааны талаас нь болохоор хүний бие ойролцоогоор ингээд 60 их 80 тийм эд эсээс бүрдсэн байдаг юм байна л да. Тэнгүүд тэр эд эс бүхэн ингээд бөөгнөрх үеийн гол одоо мөн чанар нь ерөөсөө хөдөлгөөнд ороод байгаа нь тэр энерги гэсэн үг. Тэгээд тэр нь бүтэн сарны үеэр одоо улам илүү өндөр болдог гэсэн ийм нэг процесс юм шиг байна. Тэгээд бүтэн сарны одоо энерги нь бидний тэр эдис нэг бүртээ бөөгнөрч нэгдэж улмаар одоо бидний биеийн энерги те сэтгэл зүй тэгэл тэр хилээд байгаа аз үг үйлдэл ерөөсө бүх юмтай ингэж холбогдож ирдэг гэсэн ийм утгаартай юм билэ. Тэгээд дэлхийн ертөнцийн одоо энергийн хэмнэл хүн бүрийн энергийн хэмнэлтэй ингээд тохиргоонд орсноор хүний бодол те болж байгаа зүйл бүх юм ингэж сайжирч төсөөлөх чадвар нь одоо илүү их болж зүн совин нэмэгддэгч гэдэг юм уу ийм зүйлүүд үүсдэг гэж байгаа байхгүй. Тиймээс энэ үед одоо сөрөг давтамжийн энерги аль болох гарахгүй байх нь илүү аш тустай гэж хэлээд идэг нь бас ийм учиртай юм шиг байгаа. Тэгээ нэг өөрөөсөө аль болох эерэг зөв гой сайхан энерги гаргах юм бол тэр нь ч гэсэн бас тэр давтамжиндаа ороод буцаагаад бас тийм гой эерэг сайхан энергийг авна гэсэн ийм таталцлын нэг долгион ч юм уу явагдаад байгаа юм билэ. Тэгээ хоёрдугаарт нь болохоор за энийг би зөв орчуулж яах нүггүй юу мэдэхгүй байгаа. Пиняру сен гэж хэлж байгаа байхгүй японоор болохоор тэгээд яг ингээд өвчлөлөд орчуулахаар нэг нарийн булчирхааны үйл ажиллагааны идэвхжилт гэж хэлж байгаа байхгүй. За би энийг дэлгэрэнгүй та бүхэндээ тайлбарлаад өгье. Хүний одоо тархины яг төв гол хэсэгт нарийн тийм булчирхаа гэдэг нэг жижигхэн эргэтэн байдаг юм байна л да. Тэгээд тэр эргэтэн нь болохоор яадгүй хэр эртнээс ер нь хүний нөгөө 3 дахь нүд мэлми гэж ярьдаг штэ бид нар тий. Тэр байж таарад байгаа байхгүй. Тэгээд тэр нь яадгүй гэхээр илүү одоо сүнслэг чадвартай, сүнслэг зүйлтэй гүнзгий ингэж холбогддог хэсэг байгаад байгаа. Мэддэг хүмүүс илүү мэддэг байж магадгүй. Тэгээд шинжлэх ухааны талаас нь болохоор хэлэх юм бол энэ нь ерөнхийдөө нөгөө мелатонин гэдэг бид нэг гормон байдаг шүү дээ. Тэрийг ялгаруулдаг хэсэг гэдгийм бэ. Тэгээд нөгөө мелатонин яг үүндээ бол нойрны хэмнэлийг ингэж тохируулдаг
чухал гормон байгаад байгаа шүү дээ. Гэхдээ энэ бүтэн сарны үед яадаг вэ гэхээр энэ жижигхэн эрхт нь маш идэвхтэй болдог гэж байгаа байхгүй юу? Ингэснээрээ танд ямар үйл явц процесс үүсдэг вэ гэхээр зүн совин сайжирч нөгөө хорвоо ертөнцөөс танд өгж байгаа тэр мессежүүдийг хүлээж авахдаа маш амархан болдог гэсэн ийм нэг зүйл байгаа даа. Тиймээс л яг хөө энэ нөгөө бүтэн сарны үеэр энерги их үеэр бясалгал хийх нь илүү өөрийгөө олж харж анзаарах боломж гэж үзээд байгаа юм шиг санагдсан. За тэгээ 3 дугаарт нь болохоор таталцлын хүч явагддаг учраас гэж байгаа. Энэ үед одоо гаргасан энерги буцаагаад тим энергиэр яг адилхан зүйлээ татах боломжтой учраас одоо эерэг байхыг сануулдаг. Эерэг зүйл бол эерэг зүйлийг, сөрөг зүйл бол сөрөг зүйлийг татдаг гэх түрүүн бас хэлсэн тийм ээ. Яг тийм л зүйл явагдаад байгаа юм шиг байна. Тэгэхээр бид нэр хичнээн гой сайхан сэтгэлээр талархаж ингэж юмыг бодож хүсэж мөрөөдөн тэгээ буцаагаад мөн адилхан гоё талархах зүйлүүд л орж ирнэ гэсэн үг байхгүй юу. За тэгээ дөрөвдүгээр нь болохоор даалт ухамсартайгаа ойртдог гэж байгаа байхгүй юу. Бидний үйлдэл сонголт ерөөсөө тийм ингээд энэ амьдрал дээр хийж байгаа бүх зүйл ихэнхдээ даалт ухамсараас шалтгаалж ингэж шийдэгдэж байдаг штэ. Тэрийг бол одоо ерөнхийдөө бид гадарлаж байгаах. Тэгээ даалт ухамсарт байгаа өөрийнхөө бодлыг илүү одоо таамаглаж мэдэх боломж гэж үздэг юм байна нас. Тэгэхээр өөрийнхөө үнэхээр хүсэж байгаа зүйлтэй яаж амьдрмаар байгаагаа анзаарах тийм цаг үе гэж бас хэлээд байгаа. Тэгээ хүний явах урагшлах зам одоо ингээл тодорхой болчих юм бол цаанаасаа байглаасаа ингээл Азийн одоо тэр төвшин маш их дээшлээд ерөнхийдөө бол бүх юм ингээ бүр ямар ч саад бартаагүй бүтээд гой сайхан болоо явцдаг гэж байгаа байхгүй. Тэгээд 5 дугаарт нь болохоор цахилгаан соронзон долгион гэж байгаа. Одоо цахилгаан соронзон долгион байдаг учраас одоо хүний тэр энергийн түвшин янз бүр болж хэлбэлцдэг гэсэн үг. Энэ нь юу гэхээр дэлхийн одоо цахилгаан соронзон долгион нь одоо бидний тархины долгионд ч гэсэн маш их нөлөө үзүүлдэг юм байна л да. Тэгээд ямар зүйлд нөлөө үзүүлдэг вэ гэхээр бидний одоо бодол сэтгэл хөдлөл за тэгээд дээрэс нь янз бүрийн сэтгэл зүйн өөрчлөлтүүд зэрэг зүйлүүдэд ингэж нөлөөлөх магадлал өндөр байдаг. Тэгэхээр бидний тарих, бодол, сэтгэл бүгд дэлхийн ертөнцийн энергиэрээ гүн гүнзгий холбогддог гэж үзэж байгаа. Тиймээс бүтэн сарны үед энергийн нөлөө илүү хүчтэй мэдрэгдэгэ гэдэг маань тодорхой болж байгаа. За гэхдээ юу ч хийхгүй ингээл бид нар заа ингээл энерги ийм учиртай мэн гэд сонсоод ингээд өнгөрөөх биш. Хэрвээ угаасаа ингээл хүн юу ч хийхгүй зүгээр урсгалаараа ингээд өнгөрөх юм бол мэдээж бид нарт юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ, тийм ээ. Үйлдэл хийж бид нар ч угаасаа альва зүйлийнхаа үр шимийг хүртдэг. Тийм учраас энэ өдөр бас жижиг ч гэсэн өөртөө үйлдэл хийгээд ашиглаад авбал зүгээр ахаа гэж бодож байна. Ер нь бол заавал бүтэн сар гэхгүй энгийн өдрүүдэд ч гэсэн дадлуудыг хүртэл ингээд өөрийнхөө амьдралд оруулаад хэвшүүлээд явуулаас их зүгээр юм шиг санагдаж байна. За тэгэхээр энэ өдрүүдийг яаж өнгөрөөвөл одоо зүгээр вэ гэдэг ингэхээр 5 зүйл байна. Өнөөдөр маргааш 2-3 өдөр байж л байна гэсэн үг энерги нь. Тийм учраас оройны 18:30 Японы цагаар хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын цагаар 5:30 гэсэн үг байхгүй юу? За тэгээд оройны 11:30 гэдэг маань Монголын цагаар 10:30 гэсэн үг тий. За тэгээд үүрээр бас байж болж байгаа. Гэхдээ үүрээр бас жоохон хэцүү л ээж магадгүй л дээ. 4:30 Монголын цагаар 3:30 гэсэн үг байхгүй юу? Яг цаг таймингд тааруулаад хийж чадах юм бол бас илүү үр дүнтэй гэсэн мэлээ. Заавал цаг нь ингээд таарахгүй болохгүй гэсэн юм байхгүй учраас зүгээр өөрийнхөө боломжтой цаг ч гэсэн хийж болно гэж бодож байна. Би бол яг цагийг нь тэгж амар баримталж тэр цагт нь яг тэгнэ гэдэг юмыг бол нэг хийдэггүй зүгээр л за өнөөдөр бүтэн сарны өдөр юм байна да. За тэгвэл өглөөнөөс нэг иймэрхүү байдаа гэдэг нэг баг жижигэн дадал өөртөө гаргаад хөвшүүлсэн л гэсэн үг. За тэгээд нэгдүгээрт нь юу их вэ гэхээр энерги одоо хүлээж авах онцгойч гэж та өөрсөндөө ингээд таатаа нэг гоё тийм хэсгийг гэртээ ч юм уу өрөөндөө ч юм уу ингээд бий болгочулаас зүгээр гэж бодож байна. Тэгээд имхэлж цэгцлээд тийм ээ нэг тийм саад байхгүй ингээд нэг жоохон цэвэрхэн байдлаас ер нь эхлүүл зүгээр ах. Тэгээд энерги ер нь хүлээж авах боломжийг илүү тэр нь бий болгож байгаа гэсэн үг байхгүй юу. Энерги орж ирэх нь одоо айл гэрт юм орж ирэх ч гэсэн ингээл дүүрэн байгаад байвал гой сайхан юм нэмэгддэггүйгээл бид нар ч бас ярьдаг штэ мэддэг тийм ээ. Өмнөх юмаа ингээд байлгаад байвал шинэ юм орж ирдэггүй гэдэг шиг ер нь л имхэл цэцлээд өөртөө тийм гой таатаа нэг тийм хэсэг гаргаад тэндээ ингээ гой үнэртэн тавиад лаасаагаад тийм ээ гой цэцэг ч юм уу тавьчвал бас зүгээр
ч юм уу гэж бодож байна. Хоёрдугаарт нь болохоор сарны ус бэлтгэж авах гэдэг юм байгаа. Энэ бол би бас өмнө ч гэсэн сонсч ирсэн. Энийг бол хүмүүс хийдэг байх гэж бодож байна. Зүгээр ингээд шилэн хайганд гоё цэвэр ус игээд тийм ээ. Тэгээд цонхон дээрээ ч юм уу хаа нэг газар ингээд сарны туяа тусах газар тавиад тэгээд дараа нь тэрийг уусан ч болно. Ус руугаа багаагаар хийгээд хэрэглэсэн ч болно. За тэгтээ тэг олон өдөр бас хэрэглээд юм яах гэж бодож байна. Тэгээд баанда хийгээд бас жоох хийгээд те тэрэн дотроо орсон ч болно. Ер нь яаж хэрэглэсэн болно. Дээрэс нь бас ингээд лимон ч юм уу, минт ч юм уу өөрсдийнхөө дуртай ямар нэгэн тийм үнэртэн цэцэг янз бүрийн юмнуудыг хийвэл бас болно гэж бодож байна. За тэгээ 3 дугаарт нь болохоор бүтэн сарны бясалгал гэж байгаа. За нэг амар хэцүү ингээд бясалгал гэхээр л төвхтөөгөр ингээд хийх биш. Би угаасаа яг тийм амар сууж ингэж бясалгал хийж чаддаг хүн биш байхгүй. Тэгээд зүгээр ингээ гой хөгжмөө тавиад лагаасаагаад өрөөндөө гой цэцэг тавьчаад ингээ зүгээр номоо уншаад сууж ах ч юм уу. Тийм над бол бясалгал болдог гэсэн үг юм уу баг. Тэгэхээр өөрсөндөө таатаагаар илүү те гой релакс болж ингэж тайван амгалан болж чадж байгаа тийм нөхцөл байдлаар өөрлөгөө ингээд гоё сонсоод за яаж ийн гэ өөртөө ярилцдаг ч юм уу нэг тиймэрхүү цаг гаргуул зүгээр гэж бодож байна. Энэ үедээ одоо юу гэдгийг affirmation гэж бид нэр яриад байдаг шүү дээ. Тэг хүсэж байгаа зүйлээ ингээд тэгээ дахин давтаж хэлсэн ч болно, талархлаа хэлсэн ч болно. Ер нь бол гол нь яг уу тайван амгалан тэгээд тэр сарны энергийг авч байгаа гэдэг зүйлээ гоё ухамсарлж мэдрэх нь хамгийн чухал гэж бодож байна. За тэгээд та бүхэн маань ч гэсэн өөрсдийнхөө одоо тэр гоё хэлмээр үгнүүдийг сэтгэлээ үлдээдэг ч юм уу. Олон хүн унших тусам ер нь олон хүн харах тусам хүний нөгөө тэр юу зүйл чинь илүү хүч ордог гэж уг нь байдığım билээ шүү дээ. Бид нар ч юм болохоор ингээл хүнд хэлж олохгүй гэл биелэхгүй гэдэг. Уг нь бол яг эсрэгээрээ юм билээ. Тэгээд та бүхэн манаас болно гэвэл гоё аффирмашнуудыг бичиж үлдээгээрэй. Тэгээд дөрөвдүгээрт нь болохоор талархлын зан үйл гэж ер нь хүнд заавал энэ үеэр биш ер нь бүх өдөр них өөртөө хэцүү бишээр хийгээд сурчвал бас зүгээр гэж бодож байна. Талархна гэдэг чинь угаасаа ингээд улам илүү хүний энергийг ингэж хүчтэй болгодог зүйл учраас одоо гэр бүлдээ талархдаг, тий ажилдаа талархдаг, хайртай хүмүүстэй талархдаг, хань ижилдээ талархдаг, үр хүүхдэд талархдаг гэл тий өнөөдрийн амьдралдаа байгаа бүх зүйлдээ талархах гэл ер нь бол өдөр тутмын амьдралд талархах зөндөө зүйл байгаа шүү дээ. За тэр бүх юмаа бичээд ингээд бас талархаж болно гэж бодож байна. Ер нь бол бодхоос илүү бичих нь бас хамаагүй хүчтэй байдаг шүү гэж хэлмээр байна. 5 дугаарт нь болохоор хүслээ бичих. Ийм үед одоо бичсэн хүсэл илүү биелэх магадлал өндөр байдаг гэж үздэг юм билээ. Тийм учраас та бүхэн манаас хүслээ гоё бичээд те тэрийгээ бас энэ нөгөө бяцлаглахаа үеэр ч гэсэн хэлж болно шүү дээ. За тэгээд ийм үед бичсэн хүсэл бас илүү нөгөө хүний даалд ухамсарт хүртэл хурдан хүрдэг юм байна л да. Тэгээд нөгөө даалд ухамсар маань тэрийг ингэж хүлээж аваад тэрнгээр үйлдэл одоо амьдралыг цааш нь ингэж бий болгож явдаг гэдээ бас их нарийн утга учиртай зүйлүүд байдаг юм билээ. Тэгээд би болохоор ийм зүйлүүдэд дуртай болохоор ингэж сонирхоод уншдаг. Тэгээд бас дуртай надтай адилхан зөндөө олон хүмүүс байдаг юм билээ. Тийм болохоор бас та бүхэндээ ч гэсэн хуваалцж байгаа. Эдгээр өдрүүдэд бас хийж болохгүй зүйлүүд гэж байгаа. Нэгдүгээр нь болохоор хитрхи дэмий зүйлд мөнгө зарцуулаад хэрэггүй гэдэг юм байлээ. Яа тэгэхээр тэр зарцуулснараа ерөөсөө дандаа ингээд гарлаг гарах гэдэг. Тэгэхээр хэрэгтэй зүйлээ л авах гэдэг ч юм уу нэг тийм тодорхой бодолтой мөнгөний зарцуулалт хийгэрэй гэж байгаа байхгүй энэ 2-3 өдөр ялангуяа. За тэгээд хоёрт нь болохоор муу мухай үг битийг хэлээрээ. За тэгээд дээрэс нь хүнийг бити шүүмжлээрээ гэж байгаа. Гуравт нь болохоор хэрүүл маргаан тийм зөрчилдөөнөөс аль болох хол байгаараа. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор сөрөг бодол, сөрөг сэтгэл хөдлөл яалтчгүй одоо ийм нөгөө сарны энергийн үеэр гарах магадaltaй учраас тэр энергийн нөлөөнд ингэж автаж муу сөрөг тал руу ингэж сэтгэл хөдлөлөө болголгүйгээр өөртөө нэг тайван байх боломжийг олгоод аль болох сөрөг зүйлээс хол байгаараа гэж байгаа байхгүй. Сөрөг зүйл бодхоос те бодлоос нь тэр хол байгаараа гэж байгаа байхгүй. За тэгээд 5 дугаарт нь болохоор бусдаас ингэж юм зээлэхгүй байх, авахгүй байх хэрэгтэй гэсэн ийм зүйлүүд байлээ. Тэгээд та бүхэн маань эдгээр зүйлүүдийг бас сонсоод өөрсдийнхөө өнөөдөр маргааш нөгөөдөр те 2-3 өдөр үргэлжилдэг учраас жижигэн дадал болгоод бас хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд бичлэгийг маань энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.